That is something very deeper level. I see. I have some Монгол оронд их түгээмэл байдаг нэг зан үйлтэй холбоотой асуулт танаас асуух гэсэн юм. Mongolia today. One. Хүн нас барахад монголчууд лам дээр очиж хойтхыг уншуулдаг. Лам талигачийн алтан хайрцгийг нээгээд бүрлээчийг зурсан зураг төөргөөсөө тийм хугацаагаар урт насалж эсвэл богино насалж гэж хэлдэг. Энийг юу гэж ойлгох вэ? Хэрвээ хүнийг хугацаанаас илүү эсвэл дутуу насалж гэж хэлж болдго юм бол яагаад заавал нас барсныхын дараа хэлдэг юм бэ? Амьд байхад нь хэлж болдго юм. Тухайн ламаас нь асуусан дээр юм байна. Би мэдэхгүй юм. Та энэ зан үйлийн талаар мэдэхгүй гэж үү? Мэдэхгүй. Зурх ажилтал тиймэрхүү үйл хийдэг үз. Би зурхаа ухааныг хүнддэгдэгч айхтар итгэдэггүй хүн. The culture of astrology, but I do not believe much.